Цаасан байцгааны бүгдний өглөөний минь төргий голн капиталын цаасны компаниас бэлтгэн хүргэдэг маркет апдейтийн ээлж дугаарыг та бүхэндээ хүргэж бэлэн болоод байна. За өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт Америк нэгдсэн улсын голлох индексүүд холимог хөдөлгөөнийг үзүүлсэн энэ дүр зурагтай арилжаа хийгдсэн байгаа. За тодорхойлбол Dow Jones индексийн хувьд бол тэг 146%-аар өссөн. За S&P 500 индексийн хувьд бол тэг 105%-аар. За Nasdaq-ийн хувьд бол тэг 164%-аар унсан буюу технологийн төрлийн компаниуд бол бүгд уналттай хаагдсан байна. За эсвэргээрээ өглөөний байдлаар Азийн индексүүд бол дийлэнх нь өсөлттэй нэгдэж байна. За Японы Nikkei 225% бол тэг хувь. За Австралийн индекс 1% өсөлттэй, Шанхай тэг 10.5, Шинжин 131. За гэх мэт өсөлттэй бол байгаа. За Хонконгийн хувьд бол тэг 161%-аар тус өсч нэгдэж байна. За мэдээж эдгээр Азийн индексүүд өсөж байгаа шалтгаан гэх юм бол амралтын өдрүүдээр геополитикийн эрсдэл түр намжсан төлөв байдалтай байгаатай бол холбоотой. За тэгэхээр ер нь яг дайны нөхцөл байдлын талаар лайвха төгсгөлд апдейт хүргэе гэж бодож байна. За S&P 500 индекст багж байгаа компаниудыг секторуудээр нь ангилаад аваад үзэх юм бол түрүү хэлсэнчлэн Nasdaq бол ганцаараа уналттай буюу технологийн салбар. За энэ дотор хагас дамжуулагчийн салбар бол маш өндөр уналтыг бол үзүүлсэн байна. За энэ дотор Nvidia, Broadcom, Micron, AMD, Intel, Marvell зэрэг компаниуд бол томхон уналтыг бол өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр үзүүлсэн байна. За хамгийн гол шалтгаан гэх юм бол мэдээж за тухайн үед бол Америк болон Ираны дайны нөхцөл байдал бол бас нэлээд хүнд нөхцөл байдалтай. За мөн дээрээс нь зарим томоохон сангууд за томоохон шинжээчд бол ер нь бол хагас дамжуулагчийн салбарыг бол гэдэг ийм төсөөллүүдийг бол гаргахад эхэлсэн байсан. За эндээс жишээ аваад хэлэх юм бол одоо Big Short-ийн Michael Burry-ийн хувьд бол Micron дээр бол short позиц эзэлж байгаагаа бол зарласан байгаа. Тэгээ үнэтэй холбоотой бол бас зарим сангууд гарсан. За зарим мэдээж одоо Michael Burry-ийн хөдөлгөөнийг дагдаг жижиглэн хөрөнгө оруулагч арилжаанд оролцогч нар бол гарсан байх боломжтой гэж бол үзэж байгаа. За эсвэргээр нөгөө талдаа за эдийн засгийн мөчлөгийг дагдаг худалдааны сектор, за харилцаа холбоо, санхүү, эрүүл мэнд, за defensive сектор, аж үйлдвэр, үйл хөдлөх зэрэг секторууд бол бүгд өсөлттэй бол байгаа. Тэгээ түрүү хэлсэнчлэн бол Dow индекс өсөлттэй, S&P 500 индекс өсөлттэй. За Nasdaq бол ганцаараа уналттай байгаа. За эндээс бол харахад бол дийлэнх секторууд бол өсөлттэй байна. За 2026 оны 2 дугаар улирлын тайлан зарлагдаад эхэлсэн байгаа. За S&P 500 индекс багж байгаа 500 компани 27% нь бол одоогийн байдлаар тайлангаа зарласан байна. За эдгээр компаниудын 86% нь цэвэр ашигын хүлээлтээс давсан ийм тайланг бол танилцуулсан байгаа. За харин эсвэргээр 80% нь бол орлогын хүлээлтээс давсан тайланг бол танилцуулсан байна. За одоогийн байдлаар бол тайлангийн үзүүлэлтүүд бол харьцангуй сайн явж байна гэж хэлж болохоор байгаа өмнөөс үзэхэд. За мөн дээрээс нь за өнгөрсөн 7 хоногт бол томоохон компаниудаас хэлэх юм бол Google, Tesla, Intel зэрэг компаниуд бол тайлангаа танилцуулсан юм. За Google, Tesla хоёрын хувьд ярих юм бол тайлангийн үзүүлэлт бол бас төдийлөн хүлээлтийн дагуу бол гараагүй. За мөн дээрээс нь Capex зардлын хувьд бол харьцангуй өндөр төсөөлснөөс шалтгаалan хувьцааны ханшууд бол унсан дүр зурагтай байгаа. За эсвэргээрээ бол яг цэвэр ашиг үзүүлэлтийг хараад үзэх юм бол Google-ийн хувьд бол шинжээчдийн төсөөллийг бол давсан үзүүлэлттэй. За Tesla-гийн хувьд бол бас хүлээлтээс бол давсан тайланг танилцуулж чадаагүй. За тэгэхээр ер нь бол
бас яг одоо яг энэ дээр харагдж байгаачлан S&P 500 индекс багж байгаа дийлэнх компаниуд цэвршийн хүлээлтээс давсан тайланг танилцуулж байгаа гэсэн ийм тайлан гарч байгаа ч гэсэндээ томоохон компаниудын хувьд аваад үзэх юм бол бас хайрцангуй ийм холимог тайланг бол танилцуулж байна гэж бол хэлж болохоор байна. За энэ 7 хоногт бол томоохон компаниуд бол тайлан танилцуулна. За 2 дахь өдөр Visa, за 3 дахьд ARM, Meta, Microsoft, за 4 дахьд Amazon, Mastercard. За ингээд 5 дахьд бол эрчим хүчний компаниуд тий ExxonMobil, Chevron гэх мэт компаниуд бол тайлангаа танилцуулаад эхэлнэ. Тэгээ ялангуяа энэ 7 хоногийн 3 дахь өдөр Microsoft, Meta хоёр тайлангаа танилцуулах учраас энэхүү тайлангийн үзүүлэлт хэрхэн гарах вэ гэдэг дээр бол хүмүүс нэлийн чих тавин хүлээж байгаа болов уу гэж бол бодож байна. Гэхдээ бол дийлэх шинжээчд бол энэ хагас дамжуулагчийн салбарт хөрөнгө оруулалт хийгээд байсан, хөрөнгө капекс зардал гаргаад байсан компаниудын тайлангийн үзүүлэлт харьцангуй эерэг гарах болов гэсэн ийм хүлээлт бол урьдчилсан байдлаар байгаа гэж бол хэлмээр байна. За Хятадд нэг томоохон компани за яг өнөөдөр өглөөний байдлаар бол Шанхай Stock Exchange дээр бол бүртгэгдлээ. За тэр нь бол CXMT буюу одоо Changxing Technology Group гэдэг компани бол IPO хийгээд за ингээд өглөө Шанхай Stock Exchange дээр бол бүртгэгдлээ, амжилттай бүртгэгдсэн. За хувьцааны ханшийн хувьд бол IPO ханшнаас 470%-аар өсөж 2 дахьчийн арилжаа бол нээгдсэн байгаа. За 49.5 дээр бол ханш нээгдсэн. Одоогийн байдлаар бол ханш 49.88 дээр бол арилжаалагдаж байна. За хувьцааны ханш бол нээгдсэний дараагаар маш өндөр савлгаатай байна. 23%-аар унж орж ирсэн. За буцаад ханшиг бол дээшгээ татсан байгаа. Тэгээ маш өндөр савлгаатай байна. Анх IPO-гийн үнийг хараад үзэх юм бол энэ 8.6 юан дээр бол бүр энэ доор тий анхдагчийн хувьцааны ханшиг бол зарласан байгаа. За ингээд 460%-аар өсөд бол нээгдсэн. За тэгэхээр маш хайптай ийм арилжаа бол хийгдэж байгаа. Тэгээ хамгийн гол шалтгаан гэх юм бол одоо энэ CXMT гэдэг компани маань бол дэлхийн хэмжээнд DRAM үйлдвэрлэлээр буюу санах хойно чипний үйлдвэрлэлээр дөрөвт эренбэлэгддэг компани байгаа. Дэлхийн нийт санах хойно чипний 767%-ийг нь бол дангаараа нийлүүлдэг компани. За Хятадын хувьд бол Made in China төслийн хувьд хүрээнд энэхүү компанийг бол дэмжиж явахаас өөр аргагүй ийм төрлийн компани. Тэгээ энэ ч утгаараа бол бас хоёр дахьчийн арилжаа бол бас нэлээд хайптай байна гэж хэлж болохоор байна. За анхдагч дээр бол захиалгын хэмжээ 500 дахин давж биелсэн. Тэгэхээр анхдагч дээр орсон хүмүүст бол юу ч олдоогүй гэж хэлж болно. Тэгээ нэг талдаа бол анхдагч дээр амжилттай орсон томоохон сангууд. За эсвэл томоохон үнийн дүнгээр орсон жижиглэн хүмүүс бол хувьцааны ханшиг бол шууд ашгаа хэрэгжүүлээд гарсан байх боломжтой. Гарч явах боломжтой тий. За тэгээд ханш 23% ороод ирэхээр одоо нэг 500% давж биелээд зарим одоо хувьцаа олж чадаагүй энэ хүмүүс бол нэвлэлтэр худалдаж авсан байх боломжтой. Энэ төр зурагтай арилжаа бол ажиглагдж байна гэж хэлж болохоор байна. За анхдагчийн үнээр нь тооцоод үзэх юм бол энэ компанийн зах зээлийн үнэлгээ нэг 8.6 тэрбум $. За тэгээд яг одоогийн байдлаар бол 40 тэрбум $-аар бол үнэлэгдэж байгаа шиг байна. Тэгэхээр ер нь бол яг одоогийн байдлаар хараад үзэх юм бол компанийн үнэлгээ бол ер нь өндөр байгаа гэж бол хэлж болно. Энэ бол ашиггүй ажиллаж байгаа компани. За тэгэхээр ер нь бол бас ер нь ойр хэдэн хоногийн арилжааг бас ажигласан зөв болов уу гэж бол харж байна. Ялангуяа Хонконгийн арилжааны хувьд бол бас яг IPO-д орсон хүмүүсийн хувьд бол төдийлөн сэтгэл хангалуун бус байгаад байдаг. Тэгээ энэ ч утгаараа бол бас харьцан хяндарсан тохиолдолд орвол бас зүгээр болов уу гэж бол харж байна. Энэ нь бол 470%-аар ороод ирсэн.
хязгааны ханшин дээр болоод үргэлжлүүлэн дагаж оролт хийдэг бол бас эрсдэлтэй гэж үзэж болохоор. За Ираны зүгээс тодорхой мэдээллүүдийг хийгээд эхэллээ. Тэр нь юу гэхээр за Америк нэгдсэн улсын зүгээс болвол Иран руу 13 дахь өдрөө 11-ний өдрөөс хойш гал нисэн байна. За ингээд 24-ний өдрийг хүртэл болвол агарын довтлогооныг бол тасралтгүй хэрэгжүүлсэн. За ингээд сүүлийн өдрүүдэд бол гал зогсоод байсан. За ингээд Иран энэ үед бол мэдээлэл хийж орж ирж байгаа. Тэрний юу гэхээр Америк нэгдсэн улсын зүгээс манайх руу галлахгүй бол бид нар одоо фронтуудад галаа зогсооход ямар ч асуудалгүй байна. Галаа зогсоож болох юм а гэдэг ийм асуудлыг бол хүндсэн байгаа. Тэгээ Америкийн нэгдсэн улсын зүгээс бол ер нь Ираны тал бол яриа хилцээр хийгээд ахаар тал биш байна. Ер нь хүчээр дуусгана гэдэг ийм мэдээллийг бол хийгээд байсан. Одоогоор бол Ираны хийсэн мэдээллийн эсрэг бол ямар нэгэн хариу өгөөгүй байна. Тэгээ энэ ч утгаараа ер нь газрын тосны ханш өглөөний байдлаар бол 3.6% унж орж ирсэн буюу өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдрийн хаалтын ханш болох $848 бол унаад за ингээд $86.2 дээр бол нэгдэж байна. За газрын тосн дээр бол мэдээж одоо яг мэдээллийн шин чанартай нөхцөл байдлууд бол нэлээд хэлбэлцэлтэй байгаа учраас бол бас давуулаад оролт хийхэд бол нэлээд хүндрэлтэй байгаад байгаа. Тий одоо жишээлбэл Трамп нэг сошиал мэдээлэл хийхэд л газрын тосны ханш савчдаг тий. Ираны зүгээс нэг мэдээлэл хийхэд л бол савчдаг ийм нөхцөл байдалтай байгаа учраас бас энэ дээр арилжаанд орж байгаа хүмүүс бол бас хайрцангуй мэдээний шин чанартай бол байгаа байна. Тийм ч утгаараа бол арилжаа хийхэд бол бас төвөгтэй байж болцсохгүй байна. За биткойн дээр бас шинэ чухал мэдээлэл бол гарсан. Тэр нь юу вэ гэхээр одоо 8 сарын 9-ний өдрөөс эхлээд 9 сарын 10-ны өдрийг хүртэл Америкийн нэгдсэн улсын Сенатын төр завсарлага болно. Энэ хугацаанд бол 1 сарын хугацаанд ямар ч хуулийн төсөл бол батлагддаггүй. Ер нь завсрын хугацаа байдаг байна. Тэгээ 8 сарын 9-ний өдрөөс өмнө бол койны салбарт түлэгдэт байгаа хамгийн том хууль болох Clarity Act-ыг бол батлах шаардлагатай байгаад байгаа. Тэгээ энэ ч утгаараа бол дийлэнх шинжээч нар хөрөнгө оруулагч нар юу гэж хүлээж байсан бэ гэхэд 9-ний дотор бол Clarity Act батлагдана гэж бол хүлээж байсан. Эсвэргээр Америк нэгдсэн улсын Сенатын бүгд найрамдах намын бүлгийн дарга өнгөрсөн 7 хоногт бол мэдээлэл хийсэн байгаа. Тэр нь юу гэхээр 8 сарын 9-ний дотор ямар ч байсан Clarity Act амжиж багтлагдахгүй байх эрсдэл бол өндөр байна гэсэн ийм мэдээллийг бол хийсэн байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр ер нь бүгд найрамдах нам Сенатад энэ хугацаанд амжиж хуулийн төслийг бол өргөн барьж амжихгүй байх ийм эрсдэл бол байна гэж бол хийж болохоор байна. Тэгэхээр шинжээчдийн хүлээж байгаа шиг ер нь бол 9-ний дотор амжиж Clarity Act батлагдахгүй байх эрсдэл байна. Үргэлжлээд бол 11 сард завсрын сонгуул эхэлнэ. Гэхдээ 9 сард батлагддаггүй маа гэхэд бол 11 сарын дотор амжиж батлагдах болов уу гэсэн хүлээлт бол байна. Гэхдээ ямар ч байсан тухайн мэдээлэлээс шалтгаалan өнгөрсөн 7 хоногийн төгсгөлд биткойны ханш бол унж орж ирж ирсэн тий. Энэ нь бол нэг 3.5-5% уналттай байгаад байсан. За ингээд өглөөний байдлаар бол амралтын өдрүүдэд койны ханш бол буцаад нэг сэргэлт бол авч яана гэж бол хэлж болохоор байна. Тэгээ өглөөний байдлаар $122 уналттай буюу $65,198 төр бол арилжаалагч байна гэж хэлж байна. За бидний хувьд бол дараачийн одоо хөрөнгө оруулж болох үе цайрцангуй тохиромжтой компаниг бол Viber суваг дээрээ ер нь бол мэдээлэлд яваад байгаа. Тэгээд бидний хувьд бол бай зөвлөмж өгсөн
Дараагийн компани юу байгаа вэ гэхээр PayPal. Хүн болгоны сайн мэдэх төлбөр тооцооны систем PayPal компаниг бол онцолсон байгаа. PYPL зэрэг Nasdaq дээр бүртгэлтэй PYPL ticker-ээр бол арилжаалагддаг хувьцаа байгаа. За энэхүү компани хувьцаан дээр юу анзаарагдаад байгаа вэ гэхээр өнгөрсөн 2025 оны 10 сараас хойш бол томоохон уналт бол орж ирээд байсан. За энэ чартыг гаргаад харцгаая. За яг 25 оны 10 сараас хойш. Тэ энэ үед чинь бол одоо технологийн дарлалын ялангуяа софтвер тийм програм хангамжийн төрлийн компаниуд бол дийлэнх нь уналттай байгаад байсан шүү дээ. Энэ дотор Microsoft байна, тийм Amazon, Google, Oracle ч гэх юм компаниуд бол уналттай байгаад байсан. За ингээд бол 48% бол PayPal-ийн хувьцааны ханш бол уналттай. За Yorol ханш нь бол $38 хүрсэн. За ингээд буцаад ханш бол өсөд $56 дээр бол ирсэн байгаа. За бид нар эндээс юу харж байгаа вэ гэхээр за ингээд үзэх юм бол хоёр талдаа gap-аар хүрээлэгдсэн. За ийм island гэж нэрлэгддэг паттерн бол энэ дээр бол үүссэн байгаа гэсэн үг. За island паттерн бол маш ховор ажиглагддаг паттерн. Хувьцаанууд дээр за commodity индексүүд дээр ер нь бол маш бага ажиглагддаг. Ер нь маш богино цагийн арилжаан дээр л төлхөө анзаарагддаг ийм паттерн. За энэхүү паттерн бол ажиглагдаж орж ирж байгаа. Тэгээ өнгөрсөн 7 хоногт бол дээшигээ сэтэрж гарч ирсэн. За дээшигээ сэтэрж гарч ирэх эрэхтэй буцаад throwback хийгээд өмнөх одоо эсэргүүцлийн цэг байсан цэг болох. Одоо ингээд дээшээ сэтэлсний дараа дэмжлэгийн цэг болж байгаа. За энэ дээр бол throwback хийж орж ирээд буцаад дээшигээ бол ханш засварлагдж орж ирээд одоогийн байдлаар $56 дээр бол байгаа. За бид нар бол дараачийн ханшийн төсөөллийг дараагийн POC байрлаж байгаа бүс буюу $68 руу гэж бол харж байгаа. За энэ бол богино хугацааны арилжаа байх болов гэж бол хүлээж байна. Ихтэй нэг 2 сарын хугацааг бол зарцуулах болов гэсэн ийм хүлээлт бол байгаа. Гэхдээ энэ компанийн хувьд бол суурь үзүүлэлт бол маш сайн байгаа. Тэгээ PE харьцааны хувьд бол 10 хүржүүлэгчтэй. Үн орлогын харьцаа 1.5, үн дансны үн 2.5 гэх мэтчлээ. За эзэдийн өмчөөгөөч 23% гэх юм те. Тэр энэ утгаараа ер нь бол урт хугацаанд хадгалах юм бол буцаад $300 руу бол дээшээ харах боломжтой гэж бол хүлээж байгаа. За энэ нь бол гэхдээ урт хугацаанд хөрөнгө оруулалт хэлбэрээр гэсэн үг шүү. За тэгэхээр техник талаас харахад бол дараачийн POC байрлаж байгаа бүс рүү бол хүрэх боломжтой байна гэж бол хүлээж байгаа. За мөн дээрээс нь харьцангуй ротацийн графикаас хараад үзэх юм бол PayPal-ийн хувьд бол leading мужид байршилж байгаа буюу за ер нь бенчмарктайгаа харьцуулахад хувьцааны ханшийн өсөлт болон хувьцааны ханшийн өсөлтийн хурд бенчмаркаас аль нь ер нь бол давсан үзүүлэлттэй буюу за энэ дэр харагдаж байна тийм ээ. Ер нь бол PayPal-ийн хувьд бол хотоо оролт ихэд бол бас харьцангуй тохиромжтой цаг үе байна. Мөн дээрээс нь бол моментум үзүүлэлтүүд бол энэхүү өсөлтийг бол дэмжиж байна гэж бол хэлж болохоор байна. За үргэлжлүүлээд бүгдээрээ эдийн засгийн календар дээр голлох мэдээллүүдийг харцгаая. За 7 сарын 30-ны өдөр буюу энэ 7 хоногийн 4 дахь өдрийн за 4 дахь 4 дахь шилжих шөнийн 2 цагт Америкийн нэгдсэн улсын холбооны нөхцөлийн банкны бодлогын хүүгийн ээлжид хурал болно. За бодлогын хүүгийн шийдвэр зарлагдана. За шинжээчний төсөөлж байгаагаар бол 375% буюу өмнөх төсөөлөлтөд ижил төвшөнд бол гарах болов гэсэн ийм хүлээлт бол байгаа. Ер нь бол бодлогын үгийн хувьд бол энэ сард бол өсөхгүй болов гэсэн хүлээлт бол өндөр байна.
Тэгээ гол шалтгаан гэх юм бол одоо ер нь 375% гэдэг бол өндөр түвшин дээр хадгалагдсан хэвээрээ байна. Тэгээ аль одоо 21, 22, 23 онуудын түвшинг хараад үзэх юм бол маш бага түвшинээр байгаа тийм ээ. Юмшдгаараа бол одоогийн байдлаар бол инфляцийн түвшнийг өдөөж байгаа хүчин зүйл бол нийлүүлэлтийн шин чанартай. Ийм инфляц үүсэт байгаа. Тэгээ юмшдгаараа бол эрдлээс бол бууруулах буюу бодлогыг өсөхгүй байх болов гэсэн юм хүлээлт бол байна гэж бол хийж болохоор байгаа. За коммент харъя. За коммент байхгүй байгаа юм байна. Тэгвэл бүгдээрээ ямар ч хэлсэн түрүү хэлсэнчлэн CXMT Corporation гэдэг энэ одоо дэлхийн санах хойно чипний нийлүүлэлтээр дөрөвт орж байгаа компани хувьцааны ханшийг ойрын хугацаанд ер нь харъя. Тэгээ ханш унаад ороод ирэх юм бол энэхүү компани дээр бол оролт хийвэл бас хайрцангуй төхөөрөмжтэй гэж бол үзэж байгаа. Гэхдээ дагаж орно гэдэг бол үнэлгээ талаас харуул бас хайрцангуй өндөр байгаа тань. Энэ дэр бол худалдаа авалт гэдэг хайрцангуй төхөөрөмжгүй гэж харж байна. За харин PayPal-ийн хувьд бол бид нар strong buyer recommendation-ыг өгöd байгаа шүү гэдгийг бол энд тэмдэглэе. За гэхдээ эцсийн шийдвэрийг бол та өөрөө гаргах шаардлагатай. За тухайн нөхцөл байдал бол ирээдүйд яаж өөрчлөгдөж болдог гэдгийг бол энд дурдж хэлмээр байна. За ингээд өнөөдрийн маркет апдейтыг энэ түргээд өндөрлөе. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. 5 дахь өдөр иргэд болцсон. 3 дахь өдөр иргэд болцсон. Баярлалаа.